Хэрвээ та IELTS-ийн шалгалт өгөх гэж байгаа бол анхаарлаа нааша хандуулаарай. За IELTS шалгалтны бичгийн хэсэг буюу эссе бичих хэсэг дээр бидэрт төлбөр мөнгө төлөхтэй холбоотой ямар нэгэн төлбөр татвартай холбоотой эссений асуултууд маш их орж ирдэг. За эдгээр асуултанд бид нар хариулж эссе бичихтэй төлбөр мөнгөний ойлголттой холбоотой эдгээр англи үгүүдийг бид нар хооронд нь хольж сольж буруу ашигладаг. За жишээ нь бидэрт ийм 3 үг байна. Price, fee, fine. За эдгээр 3 үг байж гэн. Тэгэхээр эдгээр 3 үгийг ямар үед ашиглах вэ гэдгийг хэдүүлээ суралцъя. За price болвол ямар нэгэн төлбөрийн бид нар ямар нэгэн бүтээгдэхүүн, за ямар нэгэн зүйлийн төлбөрийг бид нар price гэж хэлдэг. За жишээ нь the price of oil has risen sharply. За тэгвэл энэ бол одоо газрын тосны үнэ огцон өссөн гэдэг агуулга гарч ирж байна. За хоёр дахь үг болвол fee байж байна. За fee болвол ямар нэгэн үйлчлэгээ авсныхаа хариуд төлсөн төлбөрийг бид нар fee гэж хэлдэг. I went to the legal firm and paid the fee for the advice. За тэгвэл би одоо хуулийн фирм дээр очиод зөвлөгөөний төлөө төлбөр төлсөн гэсэн агуулга гаргаж байна. Өөрөөр хэлбэл үйлчилгээний төлбөрийг бид нар төлөхдөө pay the fee гэж илэрхийлдэг. За fine гэд 3 дахь үг байж гэн. Энэ бол өмнөх 2 үгээс тийс өөр утгатай. За ямар нэгэн хууль дүрм зөрчөөд төлөх төлбөр байж гэн. Өөрөөр хэлбэл торгуул шийтгэлийн төлбөрийг бид нар fine гэж хэлдэг. За жишээ нь I parked my car in illegal zone, so I had to pay fine. За ийм байдлаар бид нар илэрхийлнэ. За тэгвэл энэ 3 үгийг эссен дээр ямар нэгэн хольц солихгүйгээр ашиглах нь бидний үндсэн зорилго байна. За ингээд хамтдаа суралцъя.